За HEP 24-өөс ажиллаж байна. За олон улсын валютын сан энэ санхүүгийн байгууллага Европын төв банк холбооны нөөцийн системүүднээс бол маш их мөнгө тарааж эхэлж байна. За үүний нэг жишээ нь бол энэ олон улсын валютын сан мэдэгдэл хийсэн байгаа. За энэ олон улсын валютын сангийн захирал бүсгүй Кристалина Георгиева гэдэг болгар хүүхэн хамтаараа бүгдээрээ зохион байгуулалттай том эдийн засгаа тогтворжуулаад цаашаа эрүүлжүүлнэ гэсэн мэдээлэл хийсэн байна. За үүн дээр энэ өөрсдийн гишүүн орнуудад бол нэг их 80 долларыг бол олгоно гэсэн ийм мэдээлэл хийсэн байгаа. 440 тэрбум доллар, 196 тэрбум доллар, 344 тэрбум доллар гэх тус тусны чиглэлээр тараах юм мэдээлэл хийсэн байна. Европын төв банк бол 820 тэрбум долларыг коронавирусын багц уу бас энэ зориулж зарцуулахаар хийсэн байна. Ер нь бол сүүлийн үед бол энэ холбооны нөөцийн систем энэ банк санхүүгийн байгууллагууд бол маш их мөнгө тарааж байгаа. Хүмүүсийн гар дээр мөнгө өгөхийг бодож байна. Энэ бол юу харагдаж байна гэхээр энэ 2008-9 оны эдийн засгийн хямрал бол ипотекийн зээлээс эхэлсэн. Банк санхүүгийн чиглэлээр бол эдийн засгийн том уналт хямрал явагдсан бол энэ 20 оны эдийн засгийн хямралт бол энэ корпорац буюу компаниудын уналт болж байна. Хувьцаа S&P индексээс унж байгаа та бүгднийг сүүлийн 7 хоног 10 хоног тарж байна. За энэ засгийн газрын үнэт цаасны 3 сар 1 жил 2 жил 5 жил 10 жил 30 жилийн үнэт цаасны өгөөж нь ингээд бууцсан байгаа. Бүр хасгалуугаа орсон байна. За энэ дээр Viz гэдэг энэ Twitter дээр холбооны нөөцийн систем бол 700 тэрбум доллар хийвсэн. Европын төв банк 750 тэрбум евро. Ер нь бол мөнгө хэвлэж байна. Энэ банкуд банкны системээр дамжуулаад Английн банк бол 400 тэрбум фунт стерлинг, Японых бол 12 тэрбум йен, Хятадын банк 550 тэрбум юан гэдэг ингээд солонгос эднээс бичсэн байна. За энд бол доллараар үзүүлсэн. Англи бол 74 тэрбум доллар, Итали 27 тэрбум доллар, Энэтхэг 13.5 тэрбум доллар, Өмнөд Солонгос 9 тэрбум доллар, Австри 4 тэрбум доллар, Австрали 5.4 тэрбум доллар гэдэг нэг мөнгө хөвлөд эхэлсэн байна. Энэ бол зах зээл рүү мөнгө цутгах гэсэн үг. Тэгэхээр бол одоо цусны эргэлтээ сайжруулах гэж гэдэг нь инфляц явагдаж байна гэсэн үг. За нөгөө нэг үзэгдэл нь бол энэ Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Mnuchin 17-нд мэдээлэл хийхдээ Америкт бол бэлэн мөнгө хэрэгтэй байна гэдэг мэдээлэл хийсэн байгаа. За бүгдээрээ энийг сонсъё. When you say a stimulus package for American workers, do you mean direct payments to Americans, or are you talking about a tax holiday? Although the president likes the idea of the payroll tax holiday, I will tell you what we've heard from many people, and the president has said we can consider this. The payroll tax holiday would get people money over the next 6 to 8 months. We're looking at sending checks to Americans immediately. And what we've heard from hardworking Americans, many companies have now shut down, whether it's bars or restaurants. Americans need cash now, and the president wants to get cash now. And I mean now, in the next 2 weeks. I will be previewing that with the Republicans. There's some numbers out there. They may be a little bit bigger than what's in the press. I went from earning a living to having no means of income. Юу харуулж байна гэхээр вертолтор буюу мөнгө тарааж байна гэдэг нь Milton Friedman гэдэг эдийн засагч байдаг. 69 онд бол энэ вертолтор онгоц тараа гэсэн юм онлыг гаргаж ирсэн баг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр ер нь дефляцийн хэсэг авах арга хэмжээ гэсэн өөрийн онлыг гаргаж ирсэн. Энүүгээр юу харагдаж байна гэхээр бол саяхан одоо 3 сарын 3-нд бол бодлогын хөвгөө 0.5 пунктээр буулгаад сүүлд нь хэд хоног юм бол 1 пунктээр буулгасан. Бүхий л арга хэмжээг авч яа хамгийн эцсийн арга буюу энэ вертолтор мөнгө тараах арга хэмжээг бол авч эхэллээ. Энэ нь бол ерөнхийдөө Америкийн эдийн засаг буюу банк санхүүгийн систем нурж унжин дампуурч юм гэсэн үг л дээ маш их өрөнд орсон байдаг. Америк улс өөрөө
холбооны нөөцийн систем бол мөнгө хэвлэдэг хувийн компани. Америкийн сангийн одоо яамны сайт тэр өнөөчний хийж байгаа мэдээлэл гэднээс бол эцсийн арга хэмжээг авч яах гэсэн үг. За энэ Майк Мелони гэдэг хүний бичлэгийг бас та бүгдэд дараа би үзүүлье. Энэ вертолетоор мөнгө тараах талаар биднээсийн үзэж байгаагаар бол том эдийн засгийн хямралд орсон. Хүмүүс мөнгөө хаашаа хийх вэ яах вэ гэд маш их тийм асуудалтай тулгарсан байна. За энэ S&P-гийн хэлбэлцлийн индексийг ингээд үзүүлж байгаа. Энэ график дээр Trading View дээр за 8 оны 9 оны хямрал дээр бол S&P-гийн хэлбэлцлийн индекс бол хамгийн дээд цэгтээ хурж ирсэн бол одоо бараг тэр цэгтээ хүрсэн 20 оны хямрал эхэлсэн. Коронавирус бол зүгээр энэ шалтгаан биш шалтгаан болж өсөж байгаа. Гол шалтгаан нь бол энэ банк санхүүгийн систем буюу энэ ногоон доллар манай энэ Happy 24-ийн бичлэг дээр байгаа петро доллар гэдэг юм гаргаж ирээд дэлхийн нийтээр ногоон долларыг тараацсан. За ингээд энэ систем явахгүй болж байна. Үр зээлтэй болж байна. Улс орнгууд маш их үр зээлтэй. Хувь хүн компаниуд үр зээлтэй. За ингээд хямралд орж ийн гэсэн. Яг энэ коронавирусыг далимдуулаад бол одоо эднээс коронавируст одоо буруутан гэдэг үгнээс одоо юу гэдэг буруу коронавирус чихэд цаагаараа гол хямралын үүсрэн нь бол энэ ногоон доллар буюу банк санхүүгийн буруу системийн үйл ажиллагаанаас болж байна гэж үзэж байгаа. За энэ 8 оны хямралыг биднээс хэлсэн ипотек болон банк санхүүгийн системийн суурь дээр гарч ирсэн бол одоо энэ коронавирусээр шалтгаалаад 20 оны хямрал бол энэ корпорац буюу байгууллагуудын хямрал эхэлж байна. Бүгд өрөнд орцсон, төлбөрийн чадваргүй болцсон, хувьцаанууд нь унаад ингээд дампуурлын ирмэгт орж ирж байна. За Америкийн улс нэгдсэн улсын өрийг хараа 23 их 575 тэрбум 499 сая долларын өртөө ингэж явж байна. За энэ хуваараа харагдаж байна тийм ээ. 60 онд бол 53%. Нийт одоо дотоодын бүтээгдэхүүн буюу одоо өөрийн баялагын 53% нь өр байсан байна. 80 онд бол 34%, 2000 онд 58 байсан бол одоо нөгөө дотоодын баялагаас илүү 108% гарсан. За дотоодын баялаг нь юу энэ өөрийнх нь нийт 21 тэрбум их 80 689 тэрбум байтал энэ 23 тэрбум гэдэг ингээд гарцсан явж байгаа та бүгд харагч байна. За ингээд алт руу бүгдээрээ бас энийг харъя. Америкийн нэгдсэн улс бол алтны нөөцөөр хамгийн том нь, дараа нь Герман, Итали, Франц, Орос, Хятад. За Хятад бол сүүлийн үед бол Орос бол төрүүлээд гарсан байгаа. Энэ өөрийнхөө алтны нөөцийг маш их эрчимтэй нэмж байгаа улсуудыг хараараа. Энийг бол бид бол маш их ухаалаг арга хэмжээ авч ийн гэж үзэж байгаа. Аль болох өөрийнхөө эдийн засаг болон хөрөнгө мөнгө санхүүгийн боломжийг ашиглаад энэ хатуу үе рүү оруулсан байна те. За энэ дээр бол энэ Европын холбоо бол 133% 2000 оноос хойш алтны нөөцөө өсгсөн байна. Нидерланд байна их сайн 147%. За Япон байна 137% өсгсөн. За энэ хоёр хөршийг харъя. Хятад 31% алтны нөөцөө өсгсөн байна 2000 оноос хойш. За Орос 72% өсгсөн байна. Франц 408% өсгсөн. Хамгийн их алтны нөөцтэй улс нь бол одоогор бол Америк байгаа. Тэгээд биднээс бол энэ Google Trend дээр алт биткойны харьцааг ингээд хандлтыг харуулж байгаа. Ерөнхийдөө бол ингээд ойролцоо үзүүлэлттэй тийм ээ. Алт авах уу, биткойн авах уу гингүүт яг энэ үзүүлэлт нь жигт ингээд өсөж байна. Тэгэхээр бол биднээс бол биткойныг бол ерөнхийдөө юм үнцэнтэй хөрөнгө хадгалж үлдэх актив болж байгаа гэж үзэж байгаа. Багт гарч ирсэн Америкийн одоо санхүү хөгжлийн байгууллагууд өөрсдөө ийшээ маш их юу хийж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт хийж байгаа. Анхаарал тавьж байгаа. За энэ алтны талаар 19 оны яг 3 сарын мэдээлэл байгаа. Топ 20 улсуудыг үзүүлээ. За энэ дээр Америкийн нэгдсэн улс 8143 хил алтаар хамгийн нэгдүгээрт орж байна. Герман 3307 хил алттай, тонн алттай, хил биш шүү, тонн шүү. 8143 тонн, 3370 тонн. Итали 2452 ингээд Франц, Орос маань 2001
133 тонн алттай, Хятад 1853 тонн алттай. За Узбекистан энд бас сайн явж илээ. Казахстан байна. Сауди Араб. За хамгийн топ 20-ийн сүүлд бол 254 тонн алтын нөөцтэй ингээд Турк хөрц явж байгаа. За энэгээр ингээд товчлоод харуулсан байна. Мөнгөн дүнгийг харж байна. Та нар. За 10 топ 10-д бол Америк тэргүүлж байна. 8133 тонн алттай. За Орос 2133 тонн алттай, Хятад 1853 тонн алттай. Хоёр хөршигээ авч яриад байгаа гэдээс. За энэ дээр яг сүүлийн үеийн мэдээ энэ 20 улс байгаа. За ингээд Америк бол сая ярьсан, Япон ярьсан ингээд сүүлийн 20-д бол 280 тонн алтаар Австри орж байна. За бид тэгээд ингээд алт авах уу, биткойн авах уу гэдэг харьцааг та бүгд үзүүлж байгаа. Одоо биткойн руу оръё. За энэ биткойнууд жилийн өмнөх ханшнаас бол яг одоогийн байдлаар бол 36% өндөр дүнтэй байна. Ханш бол одоогоор 5430-оор жилийн өмнө бол 3800-200-өөс 35% ямар ч байсан доор байсан байна. Сайтн дээр биткойны одоо тооцоо хийдэг юм сайт байгаа. За 10 долларыг 7 хоног тутам би биткойн аваад байсан бол ямар шүү үнцэнтэй болох уу гэд харагдаж байна. За би 9 жилийн өмнө одоо энэ 11 оны 3 сарын 19-нд биткойн аваад 7 хоног тутам 10 доллараар нэмж авсан бол ямар байх вэ? Жил хадгалсан бол гэж. 11 онд аваад 12 оны 3 сар хүртэл хадгалсан бол энэ 843 доллар болох байсан байна. За энэ өсөлттэй мэдээж энэ дээр 11 оны 6 сарын 11 гэхэд бол би 1907 доллар болох байсан. Ханш ингээд дээшээ доошоо өсөж унжээдэг учраас энэ дээр бол унтсан байна те. 12 оны 3 сарын 17 гэхэд. За 2 жил би ингээд 7 хоног тутам аваад байсан бол яах вэ? Биткойн гэдэг ингээд гараад ирж байна. За 3 жил болсон бол яах вэ? За энэ хэдэн он 13 онд нэлээд өссөн юм байна. Жишээ нь 13 оны 11 сарын 30-нд би өсөлт нь зарцсан бол 245,954 доллартай болох байсан юм байна. Тэхгүй зарахгүй ингээд 14 оны 3 сарын 15 гэхэд бол 137,240 доллартай байх юм байна. За ингээд 4 жил, 5 жил, 6 жил ингээд бүгдээрээ ингээд харж болно ямар хугацаанд гэдэг 14 онд өсөлттэй байна. За энэ чинь бол 11 он шүү дээ. 11 он дээр 5-ыг нэм 16 он хүртэл. За 17 он гэдэг чинь 6 жил. За энд бол жишээ нь 10 доллар тутмаар 7 хоногт хийгээд байсан бол 285,251 доллартай байх юм байна. Нэг өсөндөө энэ бүх хугацаанд 3,140 доллар хийхэд 236,510 доллар болж өсөх боломжтой байсан байна. 7,432% өсөж байгаа. За 7 жилийн дараа хэрвээ яасан бол яах вэ гэхээр нөгөө хамгийн пик буюу 17 оны 12 сарын 16-нд бол жишээ нь миний оруулсан 7 хоног тутамд оруулсан 10 доллар нийт 3,660 доллар байх байсан юм байна. За 17 оны 12 сард бол 3,886,338 доллар болох байсан юм байна. За энэ 18 оны 3 сарын 17-нд бол 1,830,000 доллар байх юм үнцэнтэй болж байна. За энэс хойш бол бүгд одоо уналттай байгаа та бүгд мэдж байгаа. За 8 он гэхтэл за нодлын 19 оны 3 сарын 16-нд би 867,000 доллартай байх байсан байна. Тухайн үед би мөнгө олгоцсон бол. За энэ биднээсийн одоо анализ хийх график бол дараагийн бичлэг дээр нөгөө сонирхлын бүсийнхаа 2 дугаар дээр ярих юм боломжтой чааш ярих байх. За ингээд коронавигийн талаар яриа бичлэгийн төгсөл рүү.
6 өдөр болсон байгаа. Монгол руу орё ингээд дээрээс нь чагсаалцсан. Одоогоор бол 218,815 хүн өвчлсөн байна. Эндээс нас орсон, эдгэрсэн гэдэг энэ хүмүүс байж байгаа. За Монгол маань өнгөрчих шиг боллоо. За энэ Монгол дээрээ даръя. За ингээд Монгол хүн гараад ирсэн байна. За Америкийн нэгдсэн улсын дотор одоо нийтээрээ хичнээн хүн өвдсөн байна гэдээ бас энэ сайтыг та нар бас сонирхож үзээрэй. Зүгээр сайт байсан. Америкийн улс дотор аль мужуудад нь их хүн өвдсөн байна, хаана өвчтөй байна, нас орсон байна гэдэг ингээд харчиж болж илээ. За ингээд Европ төв, Хятад, Канада, Австрали гэдэг ингээд байж байгаа. Энэ дээр харин манайх харагдаагүй. За нийт 219,583 хүн өвдсөн байна. За 195 орноос 150-д нь бол энэ ковид вирус тархсан байна. $1 ханшны уналтыг бол та бүгд харж байна. Энэ том эдийн засгийн хямралын үед яаж унсан 73 оны түүхийн нефтийн хямралын үед ямар шүү байсан байна. За энэ 8 оны нөгөө эдийн засгийн хямралын үед хэд болж унсан байна. .com-ийн хямрал байгаа 2000 оны. 13 оны $100 19 онд ямар үнэтэй болсон байна гэхээр $3 инфляц тэтгдээд ханшин болсон байна. Тэгэхээр юу харагдаж байна гэхээр бид цаасан доллар хадгалах уу? Хайшвал бусад юм алт болон биткойн гэсэн юм активууд руу хөнгөө хийх үү гэдэг юм асуудал гарч ирж байгаа. За бидний хувьд бол энэ биткойнд бол ихтгэл дүүрэн крипто зах зээлтэй хөрөнгөө байршуулж байгаа. Сүүлийн 7 хоногийн ханшийг харахад хүртэл бол яг 3.3% буюу тогтвортой ингээд байж байна. Гэтэл банк санхүүгийн систем дээр маш их сүүлчийн арга хэмжээг аваад ах хүртэл бол унтсан байгаа шүү дээ. Та бүгд мэдж байгаа энэ төсөвд унтсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч сангийн сайдын зар тараагаад байгаа хүртэл одоо ингээд уналттай байж штэ. Бүх хөрөнгө банк санхүү компаниудын хувьцаа хөрөнгийн бирж хувьцааны ханшиднаас уналттай байна. Тийм учраас биднээс биткойнд итгэлтэй байгаа. Эдийн засгийн хямрал өвчний одоо тархалт намдсан үед бол биткойн бол нэлээд дэше өсөх боломжтой. Харин одоо биднээс авах уу яах уу ямар шүү ханшин дээр авах уу мөнгөнийхөө эрсдлийг яаж тооцох уу ямар хэмжээгээр арилжаа хийх үү гэдэг тал дээр бол суулцаж тодорхой хэмжээгээр мэдлэгтэй болж хөрөнгөө өсгөх юм боломж байгаа. За энэ манай клубтэй криптовалютын зах зээл бусад төслүүд дээр сонирхож байвал харьцаж болно. Энэ мэдээлэл өгсөн хүн бас хандаарай. За ингээд Майк Мелони гэдэг түүний бичлэгийг бүгдээр харъя. Boomers panic and sell. Банк санхүүгийн системийн талаар биднээс энэ бас бичлэг хийсэн байгаа. Real estate crash the world has ever known. This perfect storm as the giant credit bubble pops and all those big spenders become big savers. When people save their currency, it stops circulating. The economic engine runs out of oil and the whole thing locks up. This is every central banker's worst nightmare. This is real deflation. And the world's central bankers are about to discover the true scale of the horrors of a credit bubble implosion. When this happens, the Federal Reserve will once again send out its armada of money bomb dropping helicopters. But this time, something will be different. Something will have gone horribly wrong. The bombs will have been defused. The Fed will try pumping the banking sector by buying up every kind of debt they can get their hands on, but to no avail. They will go to the extraordinary measures that they had said they were prepared to go to. They will buy every mortgage-backed security, and any other type of